Сайн байна уу манайхан. Тэгээд одоо нөгөө миний бичлэг үзтээ 5 настай хүүхдүүд байна бол заавал үзэх ёстой шүү. Тэгээд та лайк, subscribe дараарай. За өнөөдөр би та нартай хүүхдүүдэд танаа нөгөө 5 настай ч юм уу англи хэлтэй сургуульд юм юм уу англи хэл байгаа тийм сургуульд юм уу орох жоо тийм хүүхдүүд байх юм бол нөгөө заавал тэгээ энэ номыг авч өгөх ёстой шүү гэж хэлж байна. Тэгээ нөгөө заавал таныг ав гэж хэлээгүй л дээ. Зөвхөн зүгээр сонир хүүхдүүдтэй авч өгмөр байгуул зүгээр авч болно. Тэгээ хүүхдүүд маань та нар бас нөгөө тань 5 настай хүүхдүүд байх юм бол ээж авдаа авмаар бас аваачмаар байх юм бол ээж авдаа хэлээрээ. За яг миний нүү тийш хараад байгаа гэхээр миний камер болохгүй наа. Нөгөө юу миний утасны камер. За хэлцгээе. За тэгээд Монголоос хэлье. За энэ манай нэг манай дасгал ажлын дэвтэр гэж байгаа тийм дэвтэр байна. Улаан нь байна. Энэ улаан байна. Тэгээ ноон байна. Тэгээ бас шар байгаа шүү. Би шарыг авч чадаагүй. Гэхдээ та нараа бас ингэ шарыг намаар бол бас аваарай. Тэгээ нөгөө дэлгүүр дотор байгаа шүү. Гэхдээ тийм ч дэлгүүр байхгүй. Зүгээр бичиг хэргийн дэлгүүрт харуул байж л байгаа. Багцаар нь авмаар авч болно. Нэгэ хүүхдүүдтэй яг 3 төрлийн ширхэг байдаг гэсэн. Тэгээд энийг би авсан. Гэтэ дотор нь нөгөө манай нэг лагны нэг хуршайлны хүүхдэн бичсэн. Одоо яг 5 настай дараа жил энэ жил сургуульд орно. Яг бэлтгэл ангид орно гэсэн үг л дээ. Тэгээд төсч байгаа. Тэгээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 1
бодлоо сорвол тоонуудаа л үзэж эхлэегөө яаж харагдгийг мэдэхгүй байх юм бол энэ дэвтэр маань маш хэрэгтэй. Танаа хүүхдүүдэд бас англи хэл жоохон сурч магадгүй энэ дэвтрээс. За хэдүүлээ ихлээд монгол хэлээс эхлэе. Энэ дэвтэр байна. Энд дээр нэрээ бичгээл андуурахгүй гэсэн үг. Тэгээ за тэр бичсэн хүүхэд маань Муна гоё нэртэй байна. Манай муурт адилхан гоё нэртэй байна. Тэгээд манай муур шиг жоохон адилхан юм байна. Тэгээд нөгөө дасгал ажлын дэвтэр гээ за одоо нийцгээе. За эхний хуудасаа бол ингээд үүргэсэн байна. Яг уу ингээд эхний хуудасны камертай сайтан нэг утасны юм тэмдэгтэй юм. Усаар бол зүгээр юм. За одоо энэ арлын дууссан байна. Та нар сайн хараад ингээд хажуу тишээ ингээд зураасаа ингээд сайн яг шугамыг давуу зурсан байна. Тэгээ та дэвтэрний нэг дүрмийг бараа бүх дэвтэрний дугаар байдаг. Галийн элдийн хуудасны доор байдаг. За энэ байна. Нэг гонгийн бэхээр бичих гэж байгаа шүү дээ. Нэг гонгийн бэхээр бичих гэдэг нь нөгөө яг бодвол нөгөө нэг гонгийн бэхээр бичих нөгөө яг нэг гонгийн үдгээр бичих гэж байгаа шүү. За дараачих нь сумын дагуу эхлүүлэх. Нөгөө яг юм нөгөө сум баа шүү дээ.
тэнүүр яг тэндээс нэглэнэ гэсэн. За тэгээд дараачих нь болохоор хоосон зай маш чухал. Хоосон зай үлдээхгүй шүү манайхаа. Хоосон зай үлдээх юм бол маш муухай гэсэн үг багсан баг. Яагаад тэгээд юм бэ? Чамаас баг асуух байх юм. Надаас асуужсан. Тэгээд байна. За тэгээд нэг хуудас бүрэн байх. Хуудас бүрэн байх гэхээр яг энэ дээр харж байна уу? Бүгдээ нэг англи бүр ингэж дууссан маш тийм хуудасаа. Тэгээд ингэж хийсэн байгаа. Яг тэр шиг бичнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд цэвэр нямба бичих хамгийн гол зорилго. Муухай бичихгүй ингээд шалгалт болгондоо муухай бичих юм бол тэрийг чи өрнөгийг хоноо хасаад явчихдээ шүү. За дараачих нь шугамаас хэтрүүлэхгүй байх. Энэ шугам хэтрүүлдэг байс. Зарим хүмүүс энд ингээд бүр дүүн бичсэн байхад ч юм багш ингээл багш заавал зөвхөн энэ дээр бичдэг гэдэг. Дүүн бүний бичээд энэ дээр манай энийг бүр зураг бодсон байсан. За тэгээд энэ хаач тэгээд ийм нэг бичсэн байгаа. Тэгээд ингээд сайхан бичсэн. За энэ бол нэг хуудас баггүй хамгийн өөрчлөлт ажилгүй аваагаа шүү. За одоо монгол хэлний математик руу орцгоё. Энэ ингээ анхаалт нэг зураас амгасаа тийш таяа нөгөө нэг тэг тэгээд давуулаад ингээл бичээл болоо. Яа за манай нэг охин энийг зурч чадсангүй. Гэтэ энэ яагаад үсгсэн байна ядар бол ингээд хэлсэн юм. За нэг энэ тэгээд яг 1 2 дээрээ үзгээр аавал яг энэ дээр байгаа. Ингээд 1 2 дараа ч уудлын эргүүлээд 3 4 тэгээд 5 ингээд нэмэх тоо хасах ингээд тэмцүү гэнэ ингээд 6 7 9 тэгээд яг артын хуудасд нь тэг гэсэн байгаа. Тэгээд энэ артын англи үгнүүд байна. Bob, egg, dad, dog, job, kid, dog, back, jog, hop, leg, log. Энэ англи үгнүүд хамгийн хэсэгдэн байгаа шүү. За одоо бичлэгээ зогсоохсон хүмүүс надад бас нэг хэдэн номнууд байгаа. Англи номнууд байна. За явтад хүрээд энэ картнууд байна. За тэгрээс нэг хэлээ байна. Where do you want to go? Англи карт байна. Apartment гэж чэйжлээд аваарай. Орон apartment гэдэг нь бол энэ доороо ингээд монголоор бичсэн байгаа. Орон сууц. Хардаа ард нь бас юм утгатай stair гэдэг shut. Door гэдэг хаалга. Window гэдэг нь цонх гэдэг. Энэ нэг хатаа гэнэ болсон. Энийг ингээ
бас нэг чийлэл тогтвол чийлэлж магадгүй чийлэл болж. За тэгээд энэ нэг бол нэг beach нэг house hotel гэдэг нэг тийм нэг юмнууд гарч байна. За хэдүүл яг бичлэгээ дуусснаас өмнө яг юмнуудаа дуусгач маань байна. Тийм болохоор хурдан дараачих уу. За what do you want to wear? Гэт нөгөө short цаам зэрэг юмнууд байгаа шүү. Сонирхоод үзвэл бас аваарай. За том юмыг танилцуулахад бэлдээ. Ёо. Энэ бүх томыг дийлэхгүй нэ. Би хэдэн жил хичээлдэж ийм их номыг дуусгасан байгаа. 9 ном. Ингээд энэ бол 9 манайх одоо 10-аа ороод дууссан. Тэгээд 11-ээс ингээд эхлээд ингээд одоо Grapeseed application-ийг та нар маань таблетэн дээрээ татчих юм бол тэгээ ном мэдэрнэ байхгүй зүгээр сонсоод англи хэл тэжүүлж олно гэсэн үг тийм нэг. Ингээд энэ харж байна. Яй. Энэ харж байна. 1 2 3 5 би 6 7 8 метр байна. За яахгүй миний нөгөө. За тэгээд танаа хүүхдүүд маань бас нөгөө уншмаар их юм бол англи ном унших юм бол ийм нэг. Одоо Frog Prince гэдэг нэг үлгэр байна. Тэгээд ингээд тэгэл уншиж болно. Little Red Riding Hood гэсэн ном байгаа. Нөгөө яг улаан малгайчтэй. Гэхдээ англиар уншмаар болно. За тэгээд энэ бол хамгийн сайхан хамгийн гоё англи хэлтэй гоё ном байгаа. За Fantastically Great Woman Who Made History энэ ном байгаа. Тэгээд энэ харж байгаа энэ ихэнд нэрнүүд гараад ирнэ. Тэрний хатаа тэр хүнийх нь тухайн юм уу гарч ирдэг. За дараагийн бичлэг дээр уулзцаагаа. За одоо энэ бичлэгээ энд хүрээд дуусгая. Тэгээд дараагийн бичлэг дээр дахин уулзцаа. Баяртай. Нэрээ бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарыг шүү. Тэгвэл би гомно шүү. За баяртай.